зууны тэртээх жамуухын шарил дээгүүр өнөөдөр талын болжморж иргэж эх нутгийн ноён салхи наагуудайсан хялганы толгой гашуудал таяа өгөлдсөн. Тэр газрын цээжийг аниртэн чагнаваас Монгол Эрсийн нөхөрлөл гунигдах хагцлын тухай эмгэнэлт түүхийг өгүүлэн. Олон аймгийн цус тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжингийн ялалтаар төгсөж байсан тэр жил хаан жамуух нөхөддөөн баригдаад Чингисийн өргөнөө хүргэгдэж ирэв. Богд эзэндээ халдсан боол иргэдийг Чингис хаан өвс ногоо хүрэнтэл заазалж жамуухыг суллаад өгүүлрэв. Эвдрэлцэж олон та бодилсан ч амигч нь хэлтрүүл яа хаан андам. Эгнэгт нөхөрлөө батадгаж эгүүрт хамт түшилдсэн шүтэлцэн явтугай чи хэмээн өршөөлийг үзүүлв. Гэвч нас сүдэр эд дундаа төрсөн биеийн хүч чадал төгөлдөрчсөн хаан жамуух хариу өчсөн. Өндөр их хаан судалдаан заларч өрлөг 9 жанжин чин тоо бүрэн байхад би илүүдэх үзээ андам. Чамд зай тавьж өгье. Үндэс мөчр бөхтэй хорхонгийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан. Үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөрөвцснийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангаргаа нэтсэн цагаас хойш тавилан заяаны хувь зэрэгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хурж ирлээ. Андамын чи болгоогд. Тэнгэрт хос наран мандвал газар гам болж гал шатна. Монголд 2 хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон дайнд оролцсон чадал хүчэндээ эрдэж явснаа санахад чиний элдийн дор явж би хизээж чадахгүй. Нэгэнт дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний зэрлэгийн дор явахыг бас төвчихгүй. Чи бол Тэнгэрийн бөө Шадар баатруудад итгэгдсэн Чингис хаан. Би чамтай зэрэгцэн өргөгдсөн хамаг Монголыг захирах гүр хаан жамуух. 3 түмэн зэргийнхээ ялалтын ухаагаар далан байлжуудад чамайг шахаж сандаргаж явсан домогт тэр жамуух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийджээ. Чамд өн үрд итгэгдэх ийм замыг сонголоо. Дээд тэнгэрт нар нэгэн байг. Дэлгүүн болдгийг гүйгүүлэх сар бас нэгэн байг. Дэлхий газарт маань хаан бас нэгэн байг. Өсөх насандаа онны мөсөн дээр шагалцсан наадаж өдгөө идэр цагтаан бүх Монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй. Учир иймд 2 их хаан, 2 их баатар, 2 Монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё. Хаан жамуухын суу алдрыг даяар Монгол мэднэ. Энэ нэр сүрээрэн чиний хаан алдрыг өндөр дөргөөд би амиан твчээ. Олны санаа бүх хоёрдог. Өлмийн өвдөгд орчин өөрийгөө би эвж өгье хаан андам. Чиний нэр уудам авгаа болог. Гүр хаан жамуух өөрөн чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг Монгол 408 хүст миний алдар урд хожид үзэгдээгүйгээр дуурсах болов. Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөхчиж нөгөө нь хагацъя. 9 хөлт цагаан туг дайн тулааны хар сүлтэнд чинь хоёуланд нь сөгдөн гуй хаан андам. Чи намайг өршөө. Өршөөхтөө цаазалж өршөө. Би чамтай нөхөрлөе. Нөхөрлөхдөө үхэж нөхөрлөе. Хүчрхэг гүрэн өн мөнх оршихыг бэлэгдэж хаан биеэрэн туг сүлтийг чинь дахив. Эзэн тулсын төлөө миний өргөх өчүүхэн хувь багдах хүчрхгийг тэнгэр мэд. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй. Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч гэсэн тавьчих чадахгүй. Харь дайсан хатгалдахыг санаарах бол Монгол цэргийн тахир сэлмээд дэлхийн тайдыг номлон хэмжигдэв. Дорн зүгт нар хаанаас манддгийг очиж үзэгдэв.
өрн зүгт нар хаан шингэдгийг хурж мэдэх тун. Бас их төр эзэнт гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутгалдан зөвшөгч надаар төгсгөл болог. Энэ мөчөөс хойш хаан жамуухын алдар урган тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог. Өчөх хүчил минь гүйцлээ хаан андам. Өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагтж өвлөн ихийн сүү цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр намайг алуулгад. Өтөр түргэн тонилгогд. Түүхийн хүрд саад тодгоргүй орчиг. Чингис хаан хэсэг бодол хөшөрснөө тэргүүнэн оргиж шадар хүмүүсийн дуудан зарлиг болгов. Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг хөнх тэнгэр сойрхдугай. Баатар жамуухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж цус гаргалгүй өхүүлэгдэв. Анддаан бэлгэлсэн алтан бүсийг минь бүслүүлж аргамаг сайхан хүлгээр хаан жамуухыг дахиж агсах зэвсэг хоёуг дуулахыг насаан хүлэг баатрын ёсоор оршуулгав. Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж болдгийг, эр хүн эвдэрхэд хан тэнгэр хагарж цуурж болдгийг төмөн үе сандугай. Ийхүү айлдаад ирэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг сахал дээр улимсан тусал гялтганав. Хаадын зарлиг ёсоор болж мөнх тэнгэрийн таашаалд нийцв. 800-ны тэртех жамуухын ширэл дээгүүр их нутгийн ноён сэлэх гуниг тайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн 90 зуунд